Алтан сарнай наадмын байгаль орчин номинацийн сүүлийн шатанд нэр дэвшиж буй төслүүд. Нийслэл үндэсний байгууллагын хүүхдийн сангийн уур амьсгалын өөрчлөлт ба цэвэр агаар хөтөлбөрийн хүрээнд People in Need олон улсын төрийн бус байгууллага, тоос холбоо, шинжлэх ухааны технологийн их сургуулийн барилга архитектурын сургууль хамтран хэрэгжүүлж байгаа Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн чип багц төсөл. Өнгөрсөн оны 10 дугаар сарын байдлаар тус төслийн үр шимийг 6 аймаг, Улаанбаатар хотын 2 дүүргийн 2000 орчим өрхийн 6000 гаруй иргэд 24 гэр цэцэрлэгийн 562 хүүхэд хүртжээ. Unitel Group-с 2021 онд анх санаачлан өдгөө 4 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа хөв цөөрөн төсөл нь байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран 2024 оны байдлаар 80 гаруй хөв цөөрөн байгуулжээ. Хөв цөөрм нь ус нэвтрүүлдэггүй мембран бүхий материалаар хийгддэг. Энэ нь хурд үндсийг хөрсөнд шингээлгүй тогтоон барьснаар амьтдыг ундаалах сүр болдгоороо онцлогтой. MCS Coca-Cola компани хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, урт хугацаанд бүтээгдэхүүний савлгааг 100% дахин боловсруулах зорилгоор хувин цэрийн хаягдалгүй дэлхий компанид ажлыг өрнүүлсээр байна. Аяны хүрээнд хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт нь 2021 онд ашиглалтанд оруулсан TML пластик үйлдвэр юм. 2023 онд гэгтэл тус компани PET нэг тэмдэглэгээтэй бүтээгдэхүүний хуванцар савныхаа 40%-ийг дахин боловсруулах үйлдвэрт хүлээлгэн өгчээ. Алтан сарнай 2024